За Монгол улсад коронавирус талбарын 3 дугаар давлгаа явж байна. За энэ үе бол нөө дельта вирусаар үүсгэгдсэн давлгаа гэдэг нь бол тодорхой болсон. За энэ дельта вирусээс хамгаалах хамгийн шилдэг арга бол 3 дугаар том буюу нэмэлт тархлаас сэргийлэх тунгийн байна гэдгийг бол дэлхийн маш олон улс орн бол тодорхойлж гаргаж ирээд одоо дэлхийн нийтийн 20 гаруй орн энэ 3 дугаар тунгийн тарилгыг хийж байна. Тэгэхээр өнөөдөр энэ манай спортын салбарын бас энэ уралдаан тэмцээний цааш амжилтаа өргөжүүлэх, гадаадын олон улсын тэмцээнд уралдаанд оролцох нөхцөл байдлаа хангаж энэ 3 дугаар тунгийн хамралтанд хамрагдж байгаа нь бол бас энэ иргэдээ болон энэ улс оронд энэ халдвар тархаас өрсөн сэргийлэхэд чиглэж уриалж байгаа томоохон арга хэмжээ байна гэж болвол үзэж байгаа. Одоо үүний дараа ч гэсэндээ өнөөдөр соёл урлагийн салбарынхан бас 3 дугаар тунгийн тарилгатай хамрагдахаар бол бас бүртгүүлсэн. Тэгэхээр одоо энэ нийтийн үйлчилгээний салбарууд маань нээгдэж байгаа гэдэг маань өнөөдөр бас хөл хөдөлгөөн ихснэ гэсэн үг. Тийм учраас 3 дугаар тунгаан хийлгээд халдвар дамжин дарах нөхцөлийг бууруулах нь бол хамгийн чухал арга хэмжээ болоод явж байна. Нэг үе бодвол 3 дугаар тунгийн идэвхжүүлэлт бол харьцангуй сайжирсан. Манай иргэд маань бас энэ 3 дугаар тунг хийлгэхийн ач холбогдлыг бас нэлээд ойлгож байна гэж бол үзэж байгаа. Хамралт бол нэмэгдэж байна. Ер нь бол энэ халдварын давлгааны энэ эрчимтэй явагдаж байгаа үед нь өрсөж энэ 3 дугаар тунгаа хийлгэх нь бас энэ халдварыг тархалтыг богино хугацаанд бууруулах хамгийн чухал ач холбогдолтой байдаг учраас одоо хүлээлгүйгээр яаралтай энэ тархлаас сэргийлэх тунгийнхаа тундаа бол хамрагдах нь бол хэрэгтэй байгаа. Тэгээ мэдээж одоо тархлаас сэргийлэх тундаа хамрагдаад өөрийгөө болон гэр бүл хамт олон иргэдтэй халдвараас сэргийлэх халдварын дархалтыг зогсооход бас өөрийнхөө хувь нэмрийг оруулаарай гэж бас уриалмаар байна. Спортын салбарынхны хувьд бол яг энэ ковидтай хамгийн ойрхон байгаа улсууд бид нар яг тэгэхээр ковид анх эхлэхэд бид нар бас гадаадад тэмцээн уралдаанд явж исэн. Хамгийн анхны хөлөөрөнд орж исэн. Тэгээд сая энэ жил ихэд бид нар ойролцоогоор манай шгшээ гэхэд 6 тэмцээнд гадаад жишээ явсан. Тэгээд энэ дээр одоо яг дэлхийн нийтээр нийт вакцинжуулалт 35 орчим хувьтай байгаа. Гэтэл манай улсад 60-70 орчим хувьтай. Тэгээд бид нар тэмцээн уралдаанд ороход яаж ийм гэхээр 2 болон түүнээс дээш тунтаа бол ерөнхийдөө ямар ч аюулгүй улс орны хооронд бол дахин шинжилгээ өгөх шаардлагагүйгээр явж байгаа. Тэгэхээр тийм болохоор яг шгшээгийн хувьд жилүүдийн шгшээ удирж байгаагийн хувьд бол вакцин бол үнэхээр үр дүнтэй байна. Сая хамгийн сүүлийн дэлхийн орчуулгын тэмцээн 3-7 хоногийн өмнө болоход анх удаа бид нөө маск хэрэглэхгүйгээр ингээд тэмцээн уралдаанд орлоо. Гол шаардлага нь бол ерөөсө 2 ба түүнээс дээш тунтаа вакцин хамрагдсан гэсэн ийм шаардлага тавьж байна. Тэгэхээр бол ер нь удахгүй энэ вакцины үр дүнгээс шалтгаалж ер нь дэлхийн нийт эргээд хэвийн байдалд орох бах гэсэн юм байр суурьтай байдаг учраас 3 тундаа бол ингээд идэвхтэй хамрагдаж байна. За манай тамирчид бол үндсэндээ бараг 100% 2 тунгаа хийлгсэн байгаа. Өвдөлтийн үед бол 60-70% нь ерөнхийдөө туссан. Гэхдээ бол бүгд ер нь хүндрэлд гарсан тамирчин нэгч байхгүй байгаа. Тийм болохоор ер нь 3 тундаа ч гэсэн манай тамирчид идэвхтэй хамрагдаж байгаа. Ер нь бол одоо юу гэдэг бид нар шинжилгээ ухаанд итгэх хэрэгтэй. Энэ дэлхийн нийтийн одоо ганц гарцуул яалчгүй вакцин байгаа. Тийм учраас вакциндаа бүгд хамрагдаасаа л гэж хүсэж байна. За жудогийн үндсэн шгшээгийн тамирчин Утганбаатарын Ууганбаатар байна. Нийт тамирчин болон ард иргэдийг 3 дугаар вакцинд идэвхтэй хамрагдаарай гэж уриалж байна. Вакцин хийлгэснээр олон улсын тэмцээн уралдаанд явхад нээлттэй очих болгонд хэддэх тун вакцин, идэх тун гэж бүх юмыг асууж эндээс эрүүл мэндийн яам болон бие спортын газрын бичгтээ бид бүх тэмцээн уралдаанд оролцож явж байгаа. Нийт залуучуудаа энэ дэлхийн цар тахалтай тэмцэж 3 дугаар тундаа хамрагдаарай. 3 дугаар тунд хамрагдж дараагийн эрсдлийг хамтдаа давж туулцгаая. Эрүүл мэндийн яамнаас гаргасан нэлээд олон судалгаанууд байлаа. Ерөнхийдөө бол 2 дугаар тун хийлгэсний дараа 3-аас 6 сарын хугацаанд нөгөө юуны маань вакцины маань хамгаалалт нэлээд муудаж эхэлж байгаа.
Энэ үедээр Pfizer тариулснаар 21 байсан нэгжийнх нь үзүүлэлт нь 271 болж ийн гэсэн юм үзүүлэлт байсан. Ер нь 3 дугаар тунгаа тарьсан улсууд бол их цөөхөн байгаа. Маш цөөхөн. Одоо UK-д барааны хөгжтэй гэсэн орнууд л дөнгөж тарьж эхэлж байна. Тэгэхээр манай улс маань бас дэлхийн улс орнуудын өмнө алхаж ингэж 3 дугаар тунгаа эхлүүлж байгаад 1 дугаарт их баяртай байгаа. 2 дугаар саяхан засгийн газрын маань хуралдаан дээр хэлэлцсэн байгаа. Соёл урлаг, спортын үйл ажиллагаануудыг хэрвээ 3 дугаар тунгаа хэлгэсэн бол нөгөө шинжилгээ төрөвсөн шинжилгээ өгөхгүйгээр орж болно гэсэн. Энэ нь бас 2 жил гаруй хугацаанд манай салбарынхан бол үнэхээр нам гацаанд орсон. Улс дотроо бол ямар ч тэмцээн уралдаан явагдаагүй. Энэ хүнд үеэс гарах анхны боломж гэж харж байна. Тэгээ 50% дөрвөлттэй спортын уралдаан тэмцээнүүд маань эхлээ явж байгаа. Одоо волейболын лигээс ахвала сая 11 сарын 1-ээс эхэлсэн. Тэр энэ манай салбарын цусгүйх боломж нь гэж харж байгаа учраас салбарынхныгаа бас урайлаад өөрөө ингээд 3 дахь тунгаа хэлгэж байгаамаа. Өнөөдөр Шгшээгийн 3 дугаар тунгаа хийлгээгүйсэн нийт тамирчин дасгалжуулагч нар маань хийлгэхээс гадна манай салбарын бусад ажилтнууд ч гэсэн өнөөдөр зэрэг эхлүүлж байгаа. Өнөөдөртөө одоо 3 дугаар тунгаа хийлгээд хэрвээ амжихааргүй болдог бол 1 дахь өдрөөс ахуулаад бие тамирын дээд сургуулийн оюутан багш нар ингээд цаашаа үргэлжлээд 3 дугаар тундаа хамрагдаа явах юм аа. Тэгээд нийт спорт сонирхчдоо 3 дугаар тундаа хамрагдаараа гэдгийг уриалж байна. Тэгээд 3 дугаар тундаа хамрагдаа спортынхаа үйл ажиллагаанд оролцож зааландаа тоглож спортынхаа тэмцээн уралдааныг үзэхийг уриалж байна. За ерөнхийдөө манайх яг вакцины хувьд бол нэлээд төрүүлж хөдөлсөн. Мэдээж яриг нөгөө олон улсад банк тэмцээн уралдаанд явдаг учраас нийт Шгшээ багийнхантай AstraZeneca 1-2 дугаар тунг хийлгэсэн. Тэгэхдээ ерөнхийдөө олон улсад тэмцээнд явж явах үедээ бол одоо манай жудоо, чөлөөт ерөн Шгшээ багийнхан маань нэлээдгүй хувь нь бас коронавирус туссан байгаа. Тэгэхдээ нөгөө сайн вакцинтай байсан учраас ихэнх нь ер нь маш хөнгөн тусаад өнгөрсөн. Тэгээд тухайн үед нь арга хэмжээ авч ирсэн. Нэг хэсэг бол бүр 20-нд оруулаад гаднаас хүн оруулахгүй дотроос хүн гарахгүйгээр 90 хоногийн хугацаанд найрамдал цэцлэн дээр хүртэл авчиж ингэж бэлтгэл хийлгэсэн. Тэрний ачаар манай яг Шгшээ багийнхан өвчл нэлээд баг гараад дээрээс нь одоо бэлтгэл хийх цаг хугацаа ахиу байсны үдсэн дээр өнгөрсөн олимпиад бол манай Шгшээ багийнхан амжилттай оролцсон. Энэ бусад улс орнууд хийж байна гэдэг. Саяхан сошиал дээр нэг мэдээлэл явж байсан. Англи улс, Их Британи улс, Монгол улсын вакциныг хүлээн зөвшөөрлөө гэдэг. Тэгэхээр зургийн цаашдаа ч гэсэн манайх би түрүүн хэлсэн манайх дэлхийн улс орнуудын өмнө алхаж явж байна. Тийм учраас цаашдаа ч гэсэн 3 дугаар тундаа хамрагдсан учраас ямар нэгэн асуудал гарахгүй байх. Саяхан гэхэд бол яг манай биатлоны Шгшээ багийнхан маань бас Европод бэлтгэлдээ гараад тэмцээнд ороо явж байгаа. Тэрэн дээр бол яг нөгөө 2 тунтаа байсан. Дээрээс нэмээд нөгөө нэг AstraZeneca байсан. Зарим нэг юунд орцсон байсан, Viracelтэй байсан гэдгээр жижиг баг зэргийн асуудал гарсан юм билээ. Тэгээ 3 дахь тундаа орчих юм бол энэ асуудлууд бол дахиж гарахгүй гэж найдаж байна. За миний хувьд бол хамгийн сүүлд Токио 2020 зуны олимпийн наадамд оролцоод ирсэн. Олимпийн наадамд явахаас өмнө 2 сар 4 сард 1-2 дугаар тундаа хамрагдсан. Тэгээд 1-2 дугаар тундаа хамрагдсан үедээ боловчиг бол тойроод гараагүй дайраад гарсан ковидын халдвар аваад олимпийн наадамд явахын өмнө идгээд тэгээ олимпийн наадамд оролцоод ирсэн. Одоо энэ 3 дугаар тунд хамрагдаж байгаа би бол өөрөө дотроо мэдээж хэрэг гэр бүл хайртай дотны хүмүүсээ халдвараас хамгаалахын тулд бас өөрийгөө эрсдлээс хамгаалахын тулд хамт олон хамаатан садан бүх хүмүүсийг эрсдлээс хамгаалахын тулд өөрөө одоо хариуцлагатай байж 3 дугаар тундаа хамрагдаж сайн дураараа хамрагдаж байна. Одоо тэгээ мэдээж хэрэг тэмцээн уралдаанд гадагшаа явахын тулд заавал вакцинд хамрагдсан байхыг шаарддаг. Тэгээд вакцинд хамрагдсанаас хойш бас 14 хоногийн хугацаанд өмнө нь ер нь тэгжээс 14 хоногийн дараа дархлаад тогтно 14 хоногийн дотор бол гадагшаа дотгошоо хүлээж авахгүй 14 хоногоос хойшоо бол хүлээж авна гэж хэлсэн. Тэгээд миний хувьд бол бас он гараад гадагшаа тэмцээн уралдаанд явах учраас эртхэн ер нь вакциндаа хамрагдаад хувийн бэлтгэлээ бацааж ирсэн дээр гэдэг үүднээс вакцинд хамрагдаж байна. Таны хувьд дараагийн тэмцээн юу байгаа вэ? Одоо он гараад Европ руу тэмцээн цоврал тэмцээнүүд байгаа. За зарим улс орнууд бас ингээ 2 дахь тунгаа бас хийлгэж чадахгүй байж байгаа. Тэгээ манай монголчууд одоо ингээ 3 дахь тунгаа хийлгэж аваад нь маш баяртай. Наад засгийн газартаа бас баярлаж байна. Монголын ард түмнийг ингээ хамгаалж тамирчид нь бас ингээ тэмцээн уралдаанд ороход ямар ч асуудалгүй ингээ
бас болж байгаад маш баяртай байна. Таны дараагийн тэмцээн юу? Одоо он гараад улсын аварга тэгээд дэлхийн аварга, Азийн аварга гэд ерөөхдөө явна. Тий. 3 дугаар тундаа хамрагдаагүй тамирчтай хандаж уриалгад. За 3 дугаар тундаа хамрагдаж өөрсдөө хамгаалж мөн тэгээд тэмцээн оролдоонд ороход бас ямарч тийм асуудалгүй болохоор бүгдээрээ 3 дугаар тундаа хамрагдаарай гэж хэлмээр байна. За. За өмнөх 2 вакцины ямар нэгэн хашид оруулалт өгсөн үү? Тэгээ хуруугаа ишээч. Үгүй одоо халуурч байгаа, ханиаж байгаа ямар нэгэн зөөр байна уу? Хоолоо өвдөж байгаа. Ковидор өвдсөн үү та? Хизээ? 6 сард уу тий? За даралтын үйл. За Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв өнөөдөр эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн газар спортын төв оронтой хамтран тамирчдыг тахлаажуулж байна. 3 дахь тунгаар өнөөдөр бол нийт 350 тамирчид бол орох ёстой байгаа. Одоогийн байдлаар бол 50% орсон явж байна. Вакцины сонголтын хувьд бол Pfizer вакцин, Sinopharm вакцины сонголттой байгаа. Хэрвээ ковидоор өвдөөд 21 хонсон бол шинэ сайдын тушаалаараа 3 дахь тундаа хамрагдах. За ер нь бол одоо дэлхийн нийтийн хамраад байгаа энэ цар тахлын үед одоо Монгол улс ч гэсэн одоо хэцүү байгаа учраас хэвийн амьдралдаа шилжихийн тулд миний хувьд одоо бас 3 дахь тунгаа хийлгэж байна. Тэгээд Монгол Улсын засгийн газраас спортын арга хэмжээ зохион байгуулахад одоо 3 дахь тунг хийлгэсэн байх гэсэн шаардлагыг тавьж байгаа. За дээрээс нь одоо он гараад олон улсын чанартай тэмцээн уралдаанууд ч гэсэн одоо 3 дахь тунг хилээр нэвтрэх болон тэмцээн уралдаанд оролцох тамирчид хийлгэхийг одоо бас шаардах өнгө өстэй байгаа учраас ер нь 3 дахь тунг хийлгэж байна. За ер нь одоо тамирчдын хувьд гадаад дотоодын тэмцээн тамирчдын хувьд одоо нэлээд их одоо туссан ковидоор одоо энэ ковид бол нэлээд туссан байж байгаа. Тэгэхээр манай Монголын тамирчид ч гэсэн нэлээд их тусаж одоо бас идэгсэн байж байгаа. Тэгээд хамгийн гол нь одоо бид энэ өвчнөөс одоо зүхтаж биш одоо сүрж амьдрахын тулд одоо 3 дугаар тунгаа хийлгээд тэртээ дөрвөө одоо 2 дугаар тунг хийлгэсэн учраас 3 дугаар тунг хийлгээд за тэгээд дахлаажуултаа нэмээд халдвар хамгаалтын дэглэм сайн сахиад за хамаг юмныхаа аж ахуй нэгж бүх юмныхаа үе таалгыг нээгээд спортын арга хэмжээ болон урлагийн спортын арга хэмжээ те бусад аж ахуй нэгж үйл ажиллагаа одоо жигэд одоо энгийн хэлбэрээр яваасаа гэж хүсэж байна. Тэгвэл одоо Монгол Улсын засгийн газар ас одоо олон шийдвэрүүдийг авч хэрэгжүүлсэн ч гэсэн одоо төдийлөн ард түмний амьдралд нээлттэй биш учраас одоо бас аж ахуй нэгжүүд одоо үе таалгаа барих асуудлууд их гарч байгаа учраас одоо үн дээр одоо хүн болгоныг одоо бас өөрийн хариуцлагынхаа хүрээнд өөрсдийнхөө болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийн төлөө бас одоо 3 дахь тунд хамрагдаарай гэж бас хэлмээр байна, уриалмаар байна. За миний хувьд ер нь бол яг өөрийн мэдээр одоо мэдрээгүй л дээ. Ер нь бол тусаагүй. Гэхдээ яг ойр дотны хүмүүсээс туссан хүмүүсээс одоо сонсоход ер нь бол одоо тамирчин хүмүүс байнгын бэлтгэлтэй байдаг учраас тэр энэ ковид гэдэг юм чиг уушгинд ороод уушгинд маш их юм одоо цагаан одоо тэм юмнуудыг үүсгэж ядраадаг учраас уушгих учраас барилдааны болон одоо тамирчдын хамгийн гол одоо үзүүлэлт амжилтын гол үндэс бол одоо дотоод 5 цул эрхтэн байдаг. Тэр эрүүл байж одоо тамирчид амжилт гаргана. Хүчит өршөө башинд ажиллах чадвар өндөр байна. Тэгэхээр уушиг өвчлөлтчнө гэдэг банд одоо тамирчид маш сөргөө нөлөөлнө. Тэгээд одоо тусны дараа бол маш их тамирчид одоо ядарч байна. Амжилт буурч байна. Олон одоо жишээнүүд болон харагдсан учраас ер нь бол аль болох тусахгүй байх. За эндээс урьдчилан сэргийлэх, халдвар хамгаалтын дэглэмээ сайн сахих гэдэг олон зүйлүүдийг одоо хувийн хариуцлагын үүднээс байх хэрэгтэй гэж бодож байна да. Тунгийн ач холбогдлын талаар бол яг засгийн газараас өгж байгаа мэдээллийн хүрээнд л байгаа шүү дээ. Ер нь бол яагаад гэх юм бол одоо 3 дугаар вакцины хийлгэх юм бол дархлаа сайжирнаа л гэсэн. Тэгэхээр одоо тэрний төрөмжлөлтэй байгаа. Тамирчдын хувьд бол яг гадаад дотоодын уралдаан тэмцээнд оролцох үед бас заавал вакцины шаарддаг. Тэгээ тэр шаардлагыг хангаад л одоо бас гадагшаа төшөө тэмцээнд ороход бас янз бүрийн зөрчил гарахгүй болов уу гэж бид нэр бас бодож байгаа. Тийм учраас л энэ вакцинда хамрагдаж байна. За өмнө нь тэрөөс 2 тун байгаа. Түүнээс хойш бол одоо сая олимпийн бэлтгэлийн хугацаанд бол маш олон удаа шинжилгээнүүд өгсөн асуудал нэг гараагүй. Одоо энэ 3 дугаар вакцины хийлгээд одоо яг яахыг хэлж мэдэхгүй байна. Тэгвэл гэхдээ 2 вакциныхаа хүрээнд бол ямар нэгэн өвчин зовлон энэ тэрэ туссангүй. Одоо бүх шинжилгээ сөрөг гараал байсан. Одоо тэгээ цаашдаа яахыг сайн хэлж мэдэхгүй байна. Тэгээд дархлаа сайжирч явал их сайл байна. За за одоо юу уриалгах вэ? Төр засгийнхаа бодлогыг дэмжээл одоо ингээд вакцинтаас хамрагдаараа, эрүүл байцгаагаараа гэж жил захих байна да. Одоо хил гаалаар нэвтрэхэд одоо 3 дугаар тундаа зайлшгүй шаардлагатай байгаах, хийлгэх шаардлагатай байгаа хаа. Тэгээ бүгдээрээ 3 дугаар тунгаа бүгдээрээ хийлгэцгээгээрэй. Нэг он гараад 2 сард дубад дэлхийн аваргын тэмцээн болно. Тэгээ тэнцэнэ одоо оролцох төлөвлөгөөтэй одоо бэлтгэлийн сургуультай хийгээл явж байна да.
За миний хувьд болохоор ер нь 21 онд ер нь бол олон улсын тэмцээнд явна гээд 2 дугаар тундаа бол бүрэн хамрагдсан. Одоогийн байдлаар бол ковидын халдвар аваагүй. Халдвар хамгаалахын төвлөнд нэгдүгээрт баримталж байгаа. Эрүүл мэндийн яамнаас гаргасан журам зөрчим, дээрээс нь онцгой байдлаас гаргасан одоо дэглэм, дээрээс нь одоо олон улсаас гаргаж байгаа бас одоо халдвар хамгаалтын дэглэм журам байгаад бэлтгэл сургуультаа бол таслахгүй одоогийн байдлаар бүгд бэлтгэл сургуультаа хийвээ явж байгаа бас явж байгаа. Ер нь бол толгороо өмнө яг гацаа явахд зүгээр олон улсын тэмцээнд яг зүгээр 2 тундаа хамрагдсан байх хэрэгтэй гэсэн тийм шаардлага тавьжсэн. Тэгээ яг миний хувьд бол 2 тундаа хамрагдсан. Тэгээ дээрэс нь ковидын халдвар аваагүй. Тийм учраас гацаад олон улсын тэмцээн оролтонд орох бүрэн боломжтой. 3 дугаар тунд бол ер нь бол бас ер нь бол ач холбогдолтой гэж бодож байгаа. Яг гэвэл бол бас дархалтай одоо би 2 дугаар тундаа хамрагчаад дээрэс нь бас ковидын халдвар аваагүй байгаа учраас би энд одоо бүрэн дархлаа тогтсон байгаа учраас дахиад одоо бас 3 дахь тунд хамрагч байгаа учраас дахиад нэг бүрэн одоо дархлаа тогтоод дээрэс нь бас олон улсын тэмцээн оролтонд орох бас 3 дахь тунд хамрагч бүрэн бас боломжтой гэж бодож байгаа. Тийм. За тэгээд бүгдөө 3 дахь тундаа идэвхтэй хамрагтаарай л гэж уйлж байна. Та бүгдөөнд нь баярлалаа. Хоёр өдөр дүүрлэж магадгүй. Халуун бүлийн шингийн юмсан хүүгийн өрөөс уулах шээ. Халуун бүлийн шингийн юмсан уугаараа. Тэрсэн хэсэг газар жоохон хөнгөн. Хариуцлага жоохон сүйдээс гарна шүү. Хэлбэг ямар юм бэ? Энэ яг зөвхөн жоохон сууж аваад гараад. Хүмүүс ч гэж ямар бичлэгийн тохоо Гараад жоохон сууж аваад явна шүү. Ха? Босаагаад удаан байна. Гарна 2 хоног жоохон. Надраа яриад байгаа. Хүүтийн нэрээс хүүтийн нэрээс уухгүй. Дандаа халуун бүлийн шингийн юм уу? Гарын жоохон 2 өдөр хөндөөрлөө шүү за. За. Хариулцаад гараад үүдэн жоохон шууж агаад явъя шүү.
Би зураг хүн тансаад нэг зураг уншиж байгаа чи.